Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр хард зургийг хэрхэн өнгө оруулах вэ гэдэг хичээл үзэн. За Photoshop дээр заавал нэг төрлийн арга ашиглаж зургийг янзлна гэж байдаггүй. Хүн бүр нэг өөр гэсэн арга барилаараа янзлж болдог. Айл болох амар гэсэн маш олон өнгө оруулах арга байгаа. За дээрээс би өөрийнхөө ашигладаг арай амар гэж бодсноо. Өнөөдөр энэ хичээлээрээ заах байгаа. За юуны түрүүнд эхлээд хэдүүлээ. Зургаа ингэ сонгож авна. За одоо энэ би муу төлөв M буюу маркыг нэг дөрвөлжингөөр сонгодод төлөөр эхлэв. Нүүрнээс өнгө оруулъя гэвэл ингэж сонгоод Ctrl G гээ хувиллаа. За тэнгууд Ctrl B гэж гарнаас аваад за эндээс нүүрний өнгийг бол би нэг юм их өгчиж доод. За жоох ингэн гутаа маск тавьчихна. За тэгээд гарнаас Ctrl I гэж эргүүлээд хуучин юмд оруулангуудаа brush төлөв аваад за эндээс энэ бол 100% байна. За энэ маань ингээ hardness нь soft байна. Хамгийн гол нь энэ нүүр өнгө маань цагаан байх хэрэгтэй. Тэгжээч хар дээр бодоход нөгөө түрүүний ард гаргасан өнгө маань одоо цоолборлогдож гарч ирэх байгаа. За энэ зураг нэлээд томсгочоод зүгээр. За би ерөөдөө үзүүлж байгаа болохоор жоохон муухай дүүж магадгүй. Та нар болохоор аль болох томсгоод за тэгээд нэмээ ихийг бодоорой. Би бол зөвхөн үзүүлж байгаа юм чинь нэг ингээл хийж. За буруу үнээр зурчих юм бол энийг хар болгочоод ажиллах чинь. За нүдэн дотор за одоо нүдэндээ гоё цэнхэр өнгөх гэж үзье. За нүдний хэсгийг сонголоо. Хамгийн гол нь бэк анхныхаа леер дээр очиод Ctrl J-ийг нэг дэш нь чирээ гаргачихъя. За би энийг Ctrl B-гээрээ жоохон цэнхэр туяа гэж үзье. За мөн маска тавиад Ctrl I. За эндээсээс уусгаж болдог. За миний холоор уусгахгүйсэн дэр юм байна. Эргэд бол нэг юм хүл зарчмаар явчихна. Move төлөөрөө сонголоо. Background дээр очиод Ctrl G-гээ хувиллаа. Тухайн леер хамгийн дээр авчирч чад өнгөө өгöd би л дандаа Ctrl B-г ашиглаа явуулчих чинь. За Ctrl L гэж жоох чи маск тавилаа Ctrl I. Бараашаа томсгож ичгэсгээл ингээл явж байна. За бэк дээр очлоо. Одоо хэлийн өнгө оруулъя. Ctrl J гэж хувиллаа. Хамгийн дээр авчаад иймэрхүү зарчмаар явчихна. За одоо нэг хувцсанд нь өнгө оруулчаад энэ хичээлээ дуусгах юм та. За энийг шууд бүхлээр нь оруулчих. За
хамгийн дээр нь аваачаад за энийг нь яг окей улаан өнгөтэй болгоч. Би хамгийн гол нь бол хувцас л харах байгаа. Маск тавилаа, контрол. Ерөнхийдөө бол зургийг засахт айл болох томруулж гадсвал илүү цэвэрхэн болдог. За тэгээ ингээ илүү гаргачлаа. За тэгэх юм бол энийгээ хар өнгөтэй тааруулаад энэ цагаан руу орсон. За одоо энэ хамгийн доотлыг нэг өнгө оруулчихъя. За энийг бүр бас ингэж болдог сонгочих юм бол ерөөсөө бодоход асуудал байдгүй. За би энэ пен төлөөрөө сонгоод контрол Ч гэж. За хамгийн дээр нь авчлаа. Нэг